Бүгд найрамдах Хятад улс Америк нэгдсэн улсын тарифын бодлогын хариуд газрын ховор элементийн экспортыг төр зогсоосон байна. Америк нэгдсэн улсын засгийн газар бүгд найрамдах Хятад улсын хиймэл оюуны компаниудын эсрэг хяналт шалгалт эхлүүллээ. Сэтгүүлчдийг хамгаалах хорооны зүгээс Орос улбаны улсыг хэвлэлийн эрх чөлөөнд халдсан гэж үзлээ. Газын зураас Израиль улс байнгын зэвсэг хүчнээ байршуулна гэлээ. Арам тэрэг зөвштэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр эхэлж байна. Та бүхэн дэлхийд дахин өрнөж байгаа цаг үеийн мэдээлэлээс таамаглаж өгнө. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын бараанд ногдуулсан 145% гайлын тарифын хариуд Хятадын баригчид 7 төрлийн дунд болон хүнд ховор элементийн экспортод шинэ хязгаарлалт тогтоож экспортыг төр хугацаанд зогсоосон байна. Дэлхийн хамгийн том газрын ховор элемент олборлагч, боловсруулагч улс ийхүү экспортонтой хязгаарлалтууд тавьж байна гэдэг нь дэлхийд дахиндах нийлүүлэлтийн сүлжээг дагуулдуулж болзошгүй байна. Экспортод хязгаарлалт тавигдсан гэж байгаа 7 газрын ховор элемент болох Самари, Гадолины, Терби, Диспроси, Летеси, Сканди, Итриг их 7 элементүүд нь цахилгаан автомашин, хагас дамжуулагч, пуужин, дрон зэрэг олон салбарт зайлшгүй шаардлагатай металл тооцогддог юм байна. Шинэ арга хэмжээний хүрээнд эдгээр металлын экспортод бүрэн хориг тавьсан хэрэг бол биш. Гэхдээ экспортлохын тулд тусгай зөвшөөрөл шаардах болсон байна гэсэн. Энэ нөрөө Хятадын эрх баригчдын зүгээс уг стратегийн түүхийн эдийн экспортод илүү хяналт тавих боломжтой болж байгаа. Шинэ зохицуултыг бүрэн хэрэгжүүлэх хүртэл 45 хоног шаарддаг юм байна. Энэ хугацаанд экспортыг төр хугацаанд хязгаарласан байна. 2020-оос 2023 оны статистикаас харуул Америк нэгдсэн улсын ховор элементүүдийн 70%-ийг Хятад улс дангаараа нийлүүлдэг байсан байна. Бусад гол нийлүүлэгчид нь Малайз, Япон, Эстон зэрэг улсууд бий. Мөн энэ хугацаанд Америк нэгдсэн улсын итрийн нийлүүлэлтийн 90%-ийг Хятад улс дангаараа бүрдүүлж байсан байна. Үндсэндээ Америк нэгдсэн улс Хятад улсын импортоос шууд хамааралтай гэхэд хэлцгээргүй байна. Америк нэгдсэн улс гэлтгүү дэлхийд дахинд Хятад улс 2023 хүртэл дэлхийн хүнд ховор элементүүдийн 99%-ийг дангаараа үйлдвэрлэж байсан. Одоо хүртэл ховор элементийн соронзын 90%-ийг нь нийлүүлдэг хэвээрээ байна. Эдгээр нь ихэвчлэн жаншин мужийн лунан орчмын химийн аргаар олборлдог уурхайгаас гардаг юм байна. Хятадын олборлох, боловсруулах үйлдвэрүүд ховор элементийн соронзыг Tesla, BYD зэрэг томоохон автомашины компаниуд руу нийлүүлдэг байна. Хятадын ховор элементийн соронзын нийлүүлэлт зогссноор цахилгаан үлгүүртэй автомашин, дрон, робот, пуужин, сансрын төхөөрөмж үйлдвэрлэлд зогсон байдал үүсч болзошгүй байна. Бензин хөлгүүртэй автомашин ч гэсэн эдгээр соронзыг жолоодлогын системд нь хэрэглэдэг. Түүхийн хуудсыг эргэн сөхөх юм бол 1940-с 1990 оны хооронд Америк нэгдсэн улс өөрсдийн нутаг дэвсгэртэй ховор элемент олборлдог байсан үе бий. Тухайн үед Калифорни дахь Mountain Pass гэх нэртэй уурхай Америк нэгдсэн улсыг олон улсын зах зээлд тэргүүлэгч орнуудын нэг болгож байсан юм. Харин 1980-ад оноос хойш Хятад улс хямд ажиллах хүч, сул экологийн стандартуудтай байсан зэрэг нь энэ салбарт хүч төрөн гарч ирэхэд нөлөөлж байжээ. Mountain Pass уурхай хожим 2015 онд хаагдж байсан ч 2018 онд Дональд Трампын анхны бүрэн эрхийн хугацаанд дахин үйл ажиллагаа эхлүүлсэн юм. Уурхайг Molycorp удирдах байсан хэдий ч дампууч дараа нь Хятадын хөрөнгө оруулалттай MP Materials компанид шилжсэн юм байна. Одоогоор Mountain Pass уурхайд олборлсон хөдрөн дахин боловсруулах зорилгоор Хятадд хүрэгдэж дараа нь Америк нэгдсэн улсад буцаж ирдэг байна. Америк нэгдсэн улсын хувьд дотооддоо олборлол боловсруулалтаа хийдэг байх нь эдийн засгаас гадна үндэсний аюулгүй байдлын үүднээс чухал ач холбогдолтой хэрэгэ гэдэг нь мэдээж. Эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн тайланд дурдсанаар газрын ховор элементүүдийн хувьд Америк нэгдсэн улсын Хятадаас хамаарал нь нефтийн салбарт ОПЕК-аас хамааралтай байснаас нь даруй 4 дахин их байгааг онцолсон байна. Тиймдээ Америк нэгдсэн улсын шинэхэн ерөнхийлөгч Дональд Трамп дотоодын үйлдвэрлэлээ дэмжихээр зохицуулалт арга хэмжээнүүд авч байгаа хэдий ч газрын ховор элемент олборлох, боловсруулах ажил нь өөрөө маш нарийн технологи шаарддаг тул богино хугацаанд Америк нэгдсэн улс Хятадаас хамааралгүй болох нь магадлал баш бага хэрэгэ гэдгийг салбарын мэргэжилтнүүд хэлж байна. DeepSeek гэх Хятадын хиймэл оюуны компани технологийн салбарт маш бага өртгөөр зах зээлд хүчтэй өрсөлдөхүйц хиймэл оюуны загвар бүтээж болохыг харуулж шуугиан дэдээсээс хойш 2 сар өнгөрсөн байна. Үүнтэй зэрэгцэн Америк нэгдсэн улсын засгийн газар уг компани чиглэсэн хязгаарлалтуудыг авч хэллээ.
Энэ 7 хоногт Дональд Трампын цацгаараа Nvidia-гийн хятад руу хиймэл оюун чип нийлүүлэхийг хязгаарлах шинэ журмаа гаргасан байна. Мөн DeepSeek-д Америк нэгдсэн улсын технологиг нийлүүлэхийг хориглох арга хэмжээ авах талаар хэлцэж байгаа гэлээ. Америк нэгдсэн улсын Конгрессийн бүгд найрамдах хятад улстай холбоотой асуудал арах үндэсний аюулгүй байдлын хороо Nvidia-гийн чипийг Азийн улсуудад худалдаасан байдлыг шалгах анхны мөрдөн байцаалтаа эхлүүлсэн байна. Хэрвээ DeepSeek Америк нэгдсэн улсын хуулийг зөрчиж хориглосон чипүүдийг авсан бол Nvidia ч мөн адил уг хэрэгт холбогдож буруутгагдаж болзошгүй гэж хорооны зүгээс анхаарууллаа. Америк нэгдсэн улсын зүгээс хятад улс хиймэл оюуны технологийн салбарт тэргүүлж үүнийхээ зэрэгсээ хиймэл оюуны технологиг ашиглан зэвсэг үйлдвэрлэлээ өсгөхүй гэж болгоомжилж байгаа талаар шинжээч нар санал нийлж байна. Иргэн сануулгад өнгөрсөн 2 дугаар сард DeepSeek компани гаргасан DeepSeek V3 систем ердөө 6 сая $6 бүтээгдсэн гэх мэдээлэл зах зээлд шок өгч Nvidia-гийн хувьцаа нэг өдрийн дотор 17%-аар унаж $600 тэрбум зах зээлийн үнэлгээгээ алдахад хүрсэн байдаг. Шинжээчдийн үзэж байгаагаар DeepSeek нь Nvidia-гийн 60 мянган хиймэл оюуны чип үүнээс 20 мянгаыг нь хятад нийлүүлэхийг хориглосон төрлийнхийг авсан байж болзошгүй гэж таамаглаж байна. Америк нэгдсэн улсын эрх баригчид DeepSeek-ийг хоргийг тарьж Сингапур зэрэг 3 дахь улсаар дамжуулан эдгээр чипийг авсан гэж үзэж байгаа юм байна. Сингапур улсын эрх баригчид энэ хэрэгтэй холбогдуулан 3 хүнийг баривчилсан байна. Америк нэгдсэн улсын худалдааны яам Nvidia-д тусгайлан хятад руу зориулж үйлдвэрлэсэн H20 нэртэй чипийг ч мөн тусгай зөвшөөрөлтөөр экспортлохыг шаардаж байгаа. Мөн DeepSeek-ийн судлаачдын зарим нь хятадын ардын чөлөөлөх армийн лаборатори болон цөмийн зэвсэг хөгжүүлдэг институттэй холбоотой байсан талаар Америк нэгдсэн улсын эрх баригчдад мэдээлэл өгсөн байна. DeepSeek өөрийгөө төрөөс хамааралгүй хувийн компани гэж зарладагч бодит байдал дээр улсын дэмжлэгтэй цэргийн салбартай холбоотой байж болзошгүй байгаа юм. Мөрдөн шалгахаараа Nvidia-гаас 2020 оноос хойш Азийн 11 улсад 500-аас дээш хиймэл оюуны чип худалдан авсан хэрэглэгчдийн мэдээллийг өгөхийг шаарджээ. Түүнчлэн эдгээр чипүүдийг хэн ямар зорилгоор ашигласан талаарх мэдээллийг шаардсан байна. Nvidia өмнө нь Сингапураас авсан орлого нь хятад нийлүүлсэн чиптэй холбоогүй гэж мэдээлж байсан. Нэмж дуртахад DeepSeek нь OpenAI-ийн системийн өгөгдлийг хууль бусаар ашиглаж өөрсдийн хиймэл оюуныг хөгжүүлсэн гэх хэрэгт мөн холбогдсон байна. Хэрвээ DeepSeek үнэхээр OpenAI-ийн патентлагдсан системээс мэдээлэл хуулсан бол энэ нь Америк нэгдсэн улсын хууль тогтоомжийг зөрчсөн үйлдэлд тооцогдох магадлалтай. Технологийн хяналт үндэсний аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор Америк нэгдсэн улсын засаг захиргаа хятад улсын хиймэл оюуны компаниудыг чиглэсэн хориг арга хэмжээгээ эрчимжүүлж угаарч зогсохгүй тэдгээр компаниудтай холбогдсон дотоодын бизнес эрхлэгч нарт чанга хатуу хяналтуудыг ийхүү тавьж эхэлсэн байна. Москвад болсон шүүх хуралдаанаар 4-р сарын 15-ны өдөр сэтгүүлч Антонина Фаворская, Артем Кригер, Константин Гавов, Сергей Карелин гэх 4 сэтгүүлчийг хэд туйлшрагч нартай холбоотой гэх үндэслэлээр тус бүр 5 жил хагасын хорих хэл оноосон байна. Тэгвэл өнөөдөр сэтгүүлчдийг хамгаалах хорооны зүгээс Орос улбаны улсын эрх баригчдад хандан эдгээр 4 сэтгүүлчийг нэн даруйсуулахыг шаардсан байна. Тэгэл авсан 4 сэтгүүлчийг бүгдийг нь Орос улбаны улсын сөрөг хүчний хамгийн том төлөөллөө гэдэг байсан Алексей Навальныгийн үүсгэн байгуулсан авилгын эсрэг сантай холбоотой гэж буруутгасан байна. Алексей Навальны өнгөрсөн онд Арктикийн бүстэй хорих газарт 47 наснд аймаалцсан байна. Сэтгүүлчид эцсээ хүртэл өөрсдийгөө буруугүй гэж үзсэн хэвээрээ байлаа. Сэтгүүлчдийг хамгаалах хорооны хөтөлбөр хариуцсан захирал Карлос Мартинес нэг дор 4 сэтгүүлчийг ижил хугацаагаар инхүү хорсон байгаа нь Оросын эрх баригчид хэвлэлийн эрх чөлөөг хэрхэн үл тоож байгааг харуулсан хэрэгэ гэж тодтогсон байна. Мөн тэрээр Оросын эрх баригчид тэдгээр сэтгүүлчдийг нэн даруйсуулж тэдний эсрэг үүсгэгдсэн байгаа бүх хэргийг цуцалж сэтгүүлчдийг ажиллаа хийснийхэн төлөө шийдэгхээ зогсоох ёстой гэж өөрийн байр суурь илэрхийлжээ. Шүүхийн шийдвэрийн дагуу эдгээр сэтгүүлчид хоригдож дууссаны дараагийн 3 жилийн хугацаанд захин орчинд ямар нэгэн байдлаар нийтлэх хэрэггүй болох юм байна. Ял авсан сэтгүүлчид хэн болох ямар шалтгаанаар хизээ баригдсан тухайд баг зэрэг тодруулъя. Антонина Фаворскаягийн хувьд хараад бус Sata Vision гэх нэртэй агентлагт ажилладаг сэтгүүлч 2024 оны 3 дугаар сарын 17-нд Москва хотод баривчлагдаж 11 хоногийн дараа Алексей Навальныгийн авилгын эсрэг санд зориулан бичлэг хийж материал цуглуулсан гэх үндэслэлийг яллагдагчаар татагдсан юм байна. Артем Кригерийн хувьд түүнийг 2024 оны 6 дугаар сарын 18-нд Москва хотод баривчилсан. Түүний ажил холбогч Sata Vision түүнийг ямар нэгэн улс төрийн хөдөлгөөнд оролцож байгаагүй гэдгийг, замун ямар нэгэн байдлаар аль нэг намд гишүүнчлэлтэй байгаагүй гэдгийг хэлсэн байна. Дарин Сергей Карелин нь би даасан сэтгүүлч тэрээр Associated Press, Deutsche Welle зэрэг сувгуудад зориулан ажиллаж байсан туршлагатай. Түүнийг 2024 оны 4 дугаар сарын 26-нд Орос улбаны улсын хойд хэсгийн Мурманск мужид баривчилсан юм. Дарин Константин Габовыг яг маргааш нь буюу 4 дугаар сарын 27-нд Москва хотод баривчилжээ.
Тэрээр мөн л адил олон улсын томоохон агентлагууд болох Reuters, Deutsche Welle, замун Америк нэгдсэн улсын Конгрессээс санхүүждэг эрх чөлөөний радио зэрэг олон улсын мэдээллийн агентлагуудтай хамтран ажиллаж байсан юм. Сэтгүүлчдийг хамгаалах хорооны зүгээс Москва хот дахь Оросын мөрдөн байцаах хорооны салбар руу тайлбар хүссэн ч одоогоор хариу ирээг байна. Сэтгүүлчдийг хамгаалах хорооны зүгээс өгсөн хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 2024 оны 12 дугаар сарын 1-ний байдлаар Орос улсад дор хаяж 30 сэтгүүлч хоригдож байгаа юм байна. Даавгаараа Орос улс нь өөрөө дэлхийд 5 дугаар байранд бичигдэж байгаа. Сүүлийн жилүүдэд Оросын хөвлөлийн эрх чөлөөний индексийн үзүүлэлтүүд гэсэн тасралтгүй буурч байгаа. Тухайлбал хил хязгааргүй сурвалжлагчид байгууллагын дэлхийн хөвлөлийн эрх чөлөөний индексээр Орос улс сүүлийн 5 жил тасралтгүй хойшоо ухарсан байна. Тухайлбал 2021 онд 150 дугаар байранд жигсэж байсан бол 2024 оны байдлаар 162 дугаар байр руу ухарсан байна. Дараагийн онцлог мэдээ. Израиль улсын батлан хамгааллын сайд Израиль Кац Израиль улсын цэргүүд газын зурваст эзэлсэн бүс нутгуудаа дайн дууссаны дараа ч гэсэн байрлаж үлднэ гэлээ. Гэхдээ Израилийн хилийн дагуу орших оршин суугчдыг хамгаалах зорилгоор аюулгүй бүсийг тогтооно. Израиль улсын батлан хамгааллын сайд Израиль Кацын хэлж байгаагаар Израилийн цэргүүд Газын зурвасын тодорхой хувийг сүүлийн 3-7 хоногт хяналтанд авч тэдгээр бүсүүдийг аюулгүй зурвас болгохоор төлөвлөж байгаа гэлээ. Гэхдээ Израиль улс нь хүмүүлийн тусламжийг 6-7 хоногийн турш хориглосон хിവэрэ байх бөгөөд энэ нь Хамас бүлэглэлд барьцаалагдсан хүмүүсийг суллуулах зорилготой авч байгаа арга хэмжээ юм байна. Нэгдсэн үндэсний байгууллага энэхүү хоргийн улмаас Газын зурвас дахь хүмүүлийн хямрал даамжрах талаар анхааруулж байна. Хил хязгааргүй эмчнэр байгууллагын зүгээс энэ 7 хоногт анхааруулга гаргаж Газын зурвасын нөхцөл байдал гамшигын түвшинд ирсэн байгааг мөн анхааруулсан байна. Газын зурвасын эрүүл мэндийн яамны мэдээлснээр 3 дугаар сарын 18-наас хойш 1650 хүн амьд үджээ. Зөвхөн энэ лав гарагт гэхэд Израилийн дайралтын улмаас дор хаяж 24 Палестин хүн амиа алдсан байна. Тэдгээр хүмүүсийн ихэнх нь Газын зурвасын хойд хэсгийн Газа хотод халдлан дүртэж амь насаа алдсан юм байна. Нэгдсэн үндэсний байгууллагын мэдээлснээр Газын зурвасын 69% нь одоогоор Израилийн цэргийн бүс гэсэн статустай байна. Эдгээр нь Израиль Египтийн хил дагуух болон Газа хотоос урагш орших газруудыг хамарч байгаа юм байна. Үүний улмаас 500 мянга орчим хүн дахин гэр орноо орхиж нүүхэд хүрсэн байна. Энэ 7 хоногт Израилийн айрам Газын хойд болон өмнөд хэсэгт давшиж хэд хэдэн бүсийг эзэлсэн гэдгээ мэдэгдсэн. Мөн Рафах болон хан миний хотуудын хооронд шинэ коридор байгуулж Газын зурвасын 30%-ийг цэргийн ажиллагааны аюулгүй бүс гэж зарласан байна. Израилийн засгийн газрын гол байр суурь нь барьцаалагдсан хүмүүсийг аврахыг нэн тэргуунд тавьж, ингэхдээ Хамас бүлэглэлийг дарах зорилгоос ухрахгүй гэсэн. Харин өмнөхөөсөө ялгаатай нь энэ удаа Израилийн цэргүүд эзэлсэн газраас гарч явахгүй, цэргүүд Израилийн аюулгүй байдлыг хангах зорилгоор Газын зурваст байнгын байрлана гэж байгаа юм. Харин нөгөө талд Хамас бүлэглэлийн зүгээс байнгын гал зогсоох хэлэлцээрийн хүрээнд Израилийн цэргүүд Газын зурвасаас бүрэн гарах ёстой гэсэн байр суурьтай байна. Израиль дахь барьцаалагдсан хүмүүсийн арга гэрээг төлөөлдөг барьцаалагдсан болон сураггүй болсон иргэдийн форумын зүгээс сайд Израиль Кацын төлөвлөгөөг эсэргүүцэж байгаа гэдгийг илэрхийлж, эрх баригчид иргэдээ бус газар нутгийг энэ тэргуунд тавилаа хэмээн шүүмжилж байна. Мөн өнгөрсөн 7 хоногт Израилийн Ахмад дайчид барьцаалагдсан хүмүүсийн асуудлыг мөргөлдөөнөөс урд тавихыг шаардсан нээлттэй захидлуудыг Израилийн засгийн газарт хүргүүлсэн. Гэсэн хэдий ч ерөнхий сайд Биньямин Нетаньяху хүсэлтийг нь хүлээн авахаас эрс татгалзсан байна. Израилийн засгийн газрын зүгээс санал болгосон 6-7 хоногийн хугацаанд гал зогсоох хэлцлээс Хамас бүлэглэл татгалзаад байгаа юм. Учир нь энэхүү хэлцэлд Хамасаас зэвсгээ хураахыг шаардсан боловч дайныг зогсоох, мөн Израилийн цэргүүд Газын зурвасыг бүрэн орхих тухай ямар ч амлалт өгөөгүй байна. Энэ нь өөрөө Хамас бүлэглэлийн тавьж байгаа гол шаардлагуудын нэг юм. Энэ талаар Палестины цэцэгргааны нэрээр нууцлсан өндөр албан тушаалтан BBC агентлагт өгсөн ярилцлагандаа дурдсан байна. Мөн Хамас бүлэглэл энэхүү саналаас бүр мөсөн татгалзсан гэдгийг хэлсэн байна. Энэхүү гал зогсоох хэлэлцээр урагшгүй байгаа ийм үед Газын зурваст ажиллаж байгаа хүмүүнлэгийн байгууллагууд энгийн иргэд олноор амьд амьд үлдэхэд зайлшгүй шаардлагатай дэд бүтэц сүйдэж байгаа талаар мэдээлсээр байна. Израиль улс 3 дугаар сарын 18-наас эхлэн Газын зурвас руу агаараас болон газраар цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлсэн. Хамасын удирддаг эрүүл мэндийн яамны мэдээлснээр сүүлийн 7 хоногт амьд хүмүүстэй нийлээд мөргөлдөөн үргэлжилсэн нийт хугацаа болох 18 сарын дотор нийт 51 мянган хүн амиа алдсан гэлээ. Энэхүү мөргөлдөөний гол шалтгаан болох 2023 оны 10 дугаар сарын 7-нд болсон Хамас бүлэглэлийн товтлогооны үеэр Израиль улсын мэдээлснээр 1200 хүн амиа алдаж 251 хүн барьцаалагдсан байдаг. Израиль улс эдгээр барьцаалагчдыг бүрэн чөлөөлөх хүртэл цэргийн ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа юм. Харин Хамасын зүгээс бүх барьцаалагдсан хүмүүсийг суллахад бэлэн гэж мэдэгдсэн ч үүнийхээ хариуд бүрэн гал зогсоох, Израилийн цэргүүдийг фронтоос ухрахыг шаардаж байгаа юм.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд болзошгүй цар тахлын үед хэрэгжүүлэх заавал дааж мөрдөх шинжтэй гишүүн орнуудын хамтын ажиллагааг хангах шинэ гэрээний агуулга дээр тохиролцлоо. 2 жилийн өмнө COVID-19 цар тахлын үед ажиглагдсан эмх замбраагүй байдлыг дахин дохиогоос сэргийлэх үүднээс энэхүү гэрээг боловсруулж цаашдын ижил төстэй нөхцөл байдалд бэлтгэлтэй байхад гэрээний гол зорилго чиглэж байгаа гэлээ. Гэрээнд тусгагдах гол заалтуудын нэг нь шинээр илэрсэн халдвар төвчний талаарх мэдээллийг хурдан нээлттэй хуваалцах тухай заасан байх юм. Ингэснээр эрдэмтэд болон эм үйлдвэрлэгч компаниуд эмчилгээ вакцин боловсруулах ажлаа богино хугацаанд эхлүүлэх боломжтой болох юм байна. Мөн анх удаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нь амны хаалт хамгаалах хувцас зэрэг хувийн хамгаалах хэрэгслийн нийлүүлэлтийн сүлжээг хянах хэрэгтэй болохоор заасан байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Гебресус хэвлэлийн хурлын үеэр дэлхийд дахин урт хожид байгаагүй ихээр хуваагдсан байгаа хэдий ч нийтлэг аюулын эсрэг хамтын шийдэлд хүрч чадаж байгааг энэхүү түүхэн гэрээ харууллаа гэж гэрээний ач холбогдлыг тодтогсон байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гишүүн орнууд 3 жилийн турш ярилцсаны эцэст энэхүү өчигдөр буюу 4-р сарын 16-ны өдөр гэрээний агуулга дээр эцсийн байдлаар тохиролцсон байгаа юм. Гэрээ нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 75 жилийн түүхэнд батлагдж байгаа ийм төрлийн 2 дахь олон улсын гэрээ. Анхных нь 2003 онд байгуулсан тамхины хяналтын тухай гэрээнд тооцогддог юм байна. Шинэ гэрээг эх сард болох Дэлхийн эрүүл мэндийн ассамблеийн үеэр албан ёсоор батлана. Энэ удаад онцлогтой нь Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гарах шийдвэр гаргасан байгаа тул Америк нэгдсэн улсын төлөөлөгчид энэхүү эцсийн хилцүүлэгт оролцоогүй юм байна. Өөрөөр хэлбэл Америк нэгдсэн улс 2026 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бүрэн гарснаар гэрээг дагаж мөрдөх шаардлагагүй гэсэн. Гэрээний дагуу цар тахал дахин гарсан тохиолдолд улс орнууд эм вакцин зэргийг дэлхийд даяар хүртээмжтэй болгох үүрэг хүлэнэ. Вакцин онцлогоор болон эмчилгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа компаниуд бүтээгдэхүүнийхээ 10%-ийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад өгөх ёстой. Мөн нэмэлт 10%-ийг хямд өртгөөр хангах юм байна. Мөн гишүүн орнууд шаардлагатай технологиг ядуу буурай орнуудад харилцан тохиролцсны үндсэн дээр шилжүүлнэ гэж заасан байна. Энэ нь цар тахлын үед тухайн бүс нутгуудад вакцин эмийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхэд нь тусална гэж талууд санал нэгдсэн байгаа ч хэлээ хэлэлцээний үеэр уг сэдв баг зэрэг маргаан дагуулсан байна. Тодорхойлбол хэлэлцээний үеэр хөгжиж байгаа улс орнууд COVID-19 үед баян чинээлэг улс орнууд вакциныг их хэмжээгээр худалдан авч нөөцлөсөнд бухимдаж байгаа гэдгийг илэрхийлсэн бол томоохон эмийн үйлдвэртэй хөгжингүй улс орнууд технологи хуваалцахны шинжлэх ухааны судалгаа хөгжлийг хойш татаж болзошгүй гэж үзэж байгаагаа харуулсан байна. Цааш гэрээний үндсэн агуулгад халдвар үүсгэгчтэй холбоотой мэдээлэл хуваалцах систем гэх шинэ журмыг багтаасан байна. Энэхүү журам нь эмийн компаниудын хооронд мэдээллийг илүү хурдан солилцох боломжийг бүрдүүлж шинэ эм вакциныг цаг алдалгүй хөгжүүлэхэд тусгаж болно гэж гишүүн орнууд үзжээ. Цэнгэр цэлээсийн гадаад мэдээний хөтөлбөр үргэлжилж байгаа хөтөлбөрийн хэсэгт бид зарим мэдээллийг товчоор өргөнө. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Орос Украины хооронд дэгдээд байгаа дайнд Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийг буруутгалаа. Энэ мэдээлэл нь Оросын армийн Сүми хотод хийсэн товтлогооноос 2 хоногийн дараа гарсан бөгөөд уг дайралтанд 35 хүн амир өгдөж 117 хүн шархагдсан юм а. Дональд Трамп хэвлэлүүдэд яриа өгөх үедээ өөрөөсөө 20 дахин том улстай дайн эхлүүлээд дараа нь хүмүүсээс пуучин нэх нь утгагүй гэж хэлсэн байгаа юм. Мөн тэрээр Сүмид болсон дайралтын тухайд Оросын зүгээс алдаа гаргасан гэх тайлбар авсан гэлээ. Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Харвардын их сургуулийн татварын хөнгөлтийг цуцлан гэлээ. Харвардын их сургууль засгийн газрын хууль бус шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан бөгөөд үүний дараа Дональд Трампын зүгээс энэхүү мэдээллийг хийсэн байна. 2023 оны Хамасын товтлогооны дараа Палестиныг дэмжигч оюутны хөдөлгөөн идэвхжиж олон их сургуульд эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөсөн байгаа нь Харвардын их сургууль тооцогдно. Үүнтэй холбоотойгоор Дональд Трамп их сургуулиудыг зүүн жигүүрийн радикал үзэл суртал түгээж байна гэж үзэн дарамт чахал үзүүлж байгаа нь энэ ажээ. Франц улс Алжирийн 12 дипломат болон консулын ажилтныг нутаг буцаахаар болж Алжир дахь элчин сайдаа эргүүлэн татжээ. Энэхүү шийдвэр нь хоёр улсын харилцааг сайжруулах гэсэн олон сарын оролдлогыг эрсдэлд оруулж байгаа юм. Уг шийдвэрийн өмнөх өдөр Алжир Францын 12 дипломатыг 48 цагийн дотор улсаасаа гаргах шийдвэр гаргасан. Энэ нь Алжирийн зүгээс Парис хотод засгийн газрын эсрэг шүүмжлэгчдийн бие тохирол учруулсан гэх хэрэгт оролцсон 3 Алжир иргэнийг Францын цагдаа нар ялагдагчаар татсантай холбогдуулан авсан хариу арга хэмжээ юм а. Хотод улсын 2025 оны 1-р улиралд дотоодын нийт бүтээгдэхүүн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 5.4% өссөн байгаа нь шинжээчдийн таамагласан 5.1%-аас өндөр үзүүлэлт болж байна.
Энэ өмнөх улиралтай ижил төвшөнд хадгалагдсан ч гэлээ эдийн засагчдыг гайхшуулсан үр дүн болсон байна. Гэсэн ч Америкийн нэгдсэн улсын тарифын дарамт экспортын салбарт зохиолдолж цаашдын өсөлтийг сааруулж болзошгүй гэж анхааруулж байна. Хятадын эдийн засаг дотоодын үл хөдлөх хөрөнгийн уналт болон Америкийн нэгдсэн улстай хийж байгаа худалдааны дайн гэсэн хоёр том дарамттай тулгарч байгаа лээ. Телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан баярлалаа.